Японы данчидин түрмги санархыл ингич бадырмын син. Дайсни жарымын шхмын мен дан далыгды чын жогат мискон гутсын сыныч. Хоёр жогат бу. Борбон зон дөчгөрөт пулемет. Аргын хоёрын винтов зүрх өдүмч хэмжээний зэвсэг техник босот бид дагуурсан олцолууда. Япончууд хадган голын районд дөрвөн сар байлдсан хятадын нутагт халкын голын түүхэн ядсан Японы милитаризм төдийгүй олон улсын империализмын эмзэг газрыг олж зогсноор Монгол зөвлөлтийн ард түмнүүдийн агуйх Ленинч наримдал пролетарийн интернационализмын үзэл санааны гайхамшигтай ялалт болсон юм. Халколд болсон байлдааны талбарт зөвлөлт Монголын зэргүүдийн асгаруулсан ариун цусаар нэгэн зорилго адил ирэх шиг үхий манай хоёр ард түмний ах дүүгийн наримдал улам гагнагдан батдсан юм. Монгол ардын хөсөлтөний өдрөдөө Монголын ард түмний шаргуу тэмцэл хөдөлмөрийн үрээр ардчилсан хөсөлтийн шатнд 1921-с 1940 онд манай намаас тавьсан зориг амжилттай биелэгдэж байлаа. 1930-ад оны ихэр үүссэн аж үйлдвэр улс ордын аж ахуйн бие даасан салбар болж эхэлжээ. Үндэсний аж үйлдвэрийн газрууд гол төлөв ард орны өргөн хэрэгцээний зүйлийг үйлдвэрлэн гаргаж байлаа. Цэглэгэн хүчний гаргас нэлээд өсчээ. Надархын үрхээд цэглэгэн техник тестний ачаар нүүрсрэл 1934 оноос 1940 онд 322% өсчээ. 1940 онд улс орчуулсан үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1932 оноос 22 дахин өссөний дотор улсын үйлдвэрийг 48 дахин нэмэгдсэн байна. Манай улсын хөдөө аж ахуйд 1930-ад оны үеэр үүсгэн хөгжсөн улсын сангийн аж ахуй, үүс хадах морин станц, ардын үйлдвэрлэлийн нэгдлүүд өссөн бэлтгэл байлаа. Манай орны улс төр эдийн засаг, оюун санааны амьдрал гарсан энэ бүх өөрчлөлтийн ачаар 1940 он хүрэхэд бүгд наримдах Монгол улсын ардын хөлсгөлийн анхны шат үйлдвэрлэлд төгсөж, ардчилсан хөлсгөлд социалист хөлсгөл аажмаар дэвшин орох хөгжлийн шин шат эхэлжээ. 1940 оны 3 дугаар сарын 20-нд Монгол ардын хөлсгөлтийн 10 дугаарыг хурал нэгдлээ. Их хурал Монгол ардын хөлсгөлтийн төвхөрөний улс төрийн тайлан модад жиг хөгжүүлэх зорилго намын шинэ програм дөрмөдрийг түүхэн чухал асуудал авч хэлцгээ. Бүгд наримдах Монгол ард улсын нийгэм улс төр соёлын бүх амжилт, тус улсын хөтөлмөрчин ард түмний ширгүү хөтөлмөр, намын улс төрийн бодлогын зөв шугам, зөвлөлт холбоот улсын хадун тусламжийн ачуур мөн гэж намын их хурал тэмдэглэв. Их хурал тус орны модад жиг хөгжүүлэх хэрэгт ард улсны хоёрын сүнийхэл санаачлагыг зөөлбөрөөр дэмжин урамшуулахын хэрэгцээ ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдийг аажмаар гагцхүү сайн дурын үндсэн дээр байгуулж тэдгээрийг бэхжүүлэн хөгжүүлэхэд улсаас зөөлбөрийн дэмжлэг тусламжийг үзүүлэх нь чухал гэж заалаа.
Их хурда Монгол Ардын хөлс улсны 3 дахь программыг хэлэлцгээе. Хойсголын ардч хэлсэн шатанд манай намаас дэвшүүлэн тэрсэн түүхэн зорилтууд амжилттай биелэгдэж, Феодалын үйлдвэрлэлийн харилцаа эгнэх тусдаж, бүгд наримдах Монгол Ард улс нь дэлхийн капиталист системийн аж ахуйгаас ангиж ирэн салж, капиталист биш замаар баттай урагшлан хөгжилөв. Монгол Ардын хойсголд нам марксизм-ленинизмын сургаалыг тагцгүй зөвхөн сургаал гэж үзээд, түүний үйл ажиллагаанд ямах удирдлага болгон Монголын ард түмний тэмцэлийг чиглүүлэн удирдана гэдгийг программда дахин цохон заалаа. Бүгд наримдах Монгол Ард улсад социализмын үндэс суурийг тавих намын гол зорилтыг тодорхойлсон намын энэ шинэ программыг их хурд нэгэн дугаар сайшаа баталлаа. Их хурд Монгол Ардын хойсолд намын төв хороод сонгодоо. Их хурдаас шинээр сонгогдсон намын төв хорооны бүгд турал Төвсөн, Бомцэн, Цэдэнбал, Янжмаа нарын бүрэлдэхүүнтэй төв хорооны тэргүүлэгчдийг сонгож, нөхөр Имжагийн Цэдэнбалыг намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар баталжээ. Монгол Ардын хойсолд намын 10 дугаар их хурлын дараахан бүгд наримдах Монгол Ард улсын 8 дугаар их хурл бүрдсэн. Улсын 8 дугаар их хурл намын шинэ программыг удирдах болгон бүгд наримдах Монгол Ард улсын шинэ 2 дугаар үндсэн хуулийг баталжээ. Бүгд наримдах Монгол Ард улсууд эзэрхэл түрэмхий ба феодалын дардлыг устгаад цаашид нийгэм журамд дэвшин орохын тулд улс орноо хөрөнгөтний биш замаар хөгжүүлэх явдлыг хангаж өгөхийг хөдөлмөрчин, малчин, ажилчин, цэгээдэн ардын тусгаар тогтносон улс мөн. Ингэж Монголын ард түмнээс ардын хойсголын ардчилсан шатанд байлдан олсон ялалт амжилтыг бүгд наримдах Монгол Ард улсын шинэ үндсэн хуулиар батхан тунхаглажээ. Бүгд наримдах Монгол Ард улс ардын хойсголынхаа шинэ социалист замаар Ленин заасан сургаалын дагуу итгэл төгс урагшилж байна. Монгол нутаг дээр өнгөрсөн 1000 өдрийн үеийн Тэстэй уяасан тэнгэртэй хал энтэй цэцэг дэлгэж нар тоссон амгалантай. Сулдан асгах султын ажил мансүр уур барьсан мартай хүн эд бүхэн төрийн маань сүлдийг үдвэдэж эд бүхэн эх орны маань энэсний хөдөлмөрийн айцыг илэрхийлнэ. Намын жолооч хөдөлмөрчин ардын мөр хичээнгүү зүтгэл зөвд бүрний тусламж туршлагаар бид 20 жил яваад ингэж социализмын гэгэн болсон өмнө тулж иржээ. Хөдөлмөрчин ардын хөлсөлтөр аажмаар ажилчин энгийн диктатур болон суурилаа. Мадачхын хөгжүүлэх явдал намын тэргүүлжихийн гол зорилтуудын нэг гэж их хурл заажээ. Мөн ажлын нэгэн дэлгүүрийн үндсэн дээр хөгжүүлэх зөв байршуулах асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Намынхан зааснаас социализмын туяа төрөлгийг харж зоригтсон хүн ард маань бүтээж алхамынхан дуг усан итгэлтэй суурьтууллаа.
Бетинте хая-хаяган дирлич, зая-заяган тусын зәулит торын, бүтен байгуулалтын авыргых цех болун үргелич, адын күні хөтлмөрийг ордон хийх цехны дутагдаж байсан ч, адын хүн сэтгэл хүчээ нэгтгэн зангидаж, цехнийг орлож байгаа нэ. Магнитийн ганг хайлуулан мөрөн шиг урсгаж, коз бас дуйлдэр байгуулж, босгүй газрыг босчулжээ. Эдгээр өдөр дамар мөрөн дээр Комсомольскийг сүндэрлүүлсэн маш удаан хугацаанд их хот өндөгийн босдог хуучин дадал, эрен дамнсан хуучин ойлголтыг халсан юм. Энэ бүхэнтэй хамт урд өмнө байгаагүй шин хүн төрж, шин нийгэм төлөвшин тогтож байлаа. Зәулит холбоот улсын хэлийн дотор тарайчин хүний хөлс сэтгэлээр тордогдсон удаан буудан төрөө түүдгийн дэлмэт ухаан сугсалдж байхад хэдийн гадна нь юу болж байна? Хэдийн гадна нь юу болж байна? Дани, Норвеги, Нидерланд, Бельги, Люксембург, Франц, Польша, Чехословак, Унгар, Югослав, Болгар, Румынийн улсад гитлерийн асаасан дайны төмөр шатаж, айл шиг даврагих галмогой зәулит орны баруун талыг орон бүсэлдээ. Империалистуудын зөндөн тавих бодлогын гайгаар Европт гитлеризм гарч ирэхэд зәулит төр коммунист нам нийтийн аюулгүй байдлын төлөө тэмцэхийн зэрэгцээ. Герман төвлөлд оролцох хэрэг байгуулан, уугуул хүн ардынхын хүсэл зэргийн үндсэн дээр баруун Украин, баруун Беларусь, улаан армийн гүрдийг байрлуулан, Латвия, Литва, Эстоник, зәулит социалистууд наримд холбоот улсын бүрэлдэхүүн багтаан оруулах зэрэг улс орны аюулгүй байдлыг хангах зорилго өгөх тодорхой хориг алхмуудыг хийсэн. Энэ бүсгүй сэтгэл хөдлөж яваад инээмсэж байна. Сэтгэл ээж байгалын инээмсэж юм шүү. Тэгэхээр зөвс газар шорон дээр хүн байгаль хоёудан инээмсэж байна да. Инээмсэжсэн хонгор хэн нэгэндээ барих гэж цэцэг худалдан авч байсан тэр жил Гитлер Берлин хотод зәулиттийн эсрэг хийх захиал ганчилсан дайны алтан баримт Барбароссын төлөвлөгөөг хичээг батал суусныг бид мэднэ. Үзгэн барьж үсгэн зурсан баруун гараараа гар бууны хогтарж Адольф Гитлер сүлд өөрийг нь хороосон. Тэгтээ Гитлерийг Гитлер хөнөөсөн биш түүх цэвэрлсэн гэдгийг мартаж болохгүй. Гэвч энэ бол 5 жилийн дараа болсон хэрэгээ. Харин одоо 1941 оны 6 дугаар сарын 22-нд бараг хагас Европоор холбоотно хийж бүтэн Европын эдийн засгийг түшиж нөөцөн болгосон дайсны хар хүч үнэндээ их байлаа. 179 сая гаруй зэрэг хар тэнгис батлын тэнгисийн хооронд гинжин харшилдаж игэнсэн танк хуягтууд дайсны онгоц хар үйлдэл нарыг бүрхэж бомбогн зәулиттэй газар шорон дээр төмөр мөндөр болон асгарсан юм. Зәулитийн нийслэл 20 гаруй километр тулж ирснийхэн дараа хийгээгүй ялал уугаагүй арих 2 тонн цогцсон гитлерчүүд дайн дуслаа гэж тооцоод Москвансны хэмдэглий дарсны бүжигчин хүүхнүүдийн сороос явуулна гэж Берлин хүсэж байлаа. 2 дугаар дайны нэг хэмэглэлд явуулалт фашистуудаас өөр буруутан үгүй гэж юу? Өөр буруутан би. Эд бол Германы тухайд зөндөн тавих бодлого явуулах империалистууд байлаа. Тэд ноёдоос хэрхийг тогтоохын учир хэрхэсний гэргэн харах цаг болоогүй гэж юу хэмээн түүхийн нэрийн өмнөөс асуулттай. бодлогосорсон өнчин хүүхэд. Бодлогосорсон тарийн төрөв. Ээж улсын их орончин дуудаж байна. Бүгд фронтод бүхнийг фронтод ирсэн урья дуудлага бүх ард түмний хөд дээр нь босгосон юм. Залуучуудад эрг зэрэг бүр түүх шиг гавьяа байсан байна. Тагсаас хийж байгаа энэ хүмүүсийн зарим эх орныхон төлөө амьсгаж магадгүй мэдж байлаа. Харин зәулит орон ялна, заавал ялна гэдгийг хүлээх гэж